Од өндөр сугаас та бүхнийхээ амраг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдрийн сэдв та соронзонд гэрэлтдгээ мэдхүү гэдэг сэдвээр ярилцах гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хэмэл оюун ухаан эгүүнээ оюун болон Unitel компани ивент итгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Од өндөр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрч байна. За студид компьютерийн шинжлэх ухаанч хас чулуу хөтлөгч Урнаа хоёр ажиллаж байна. Соронзонд гэрэлтэн гэсэн үү? Сайн ойлгосонгүй те. Харин юу гэсэн юм бол тань. За бид нар өдөртөнд ер нь бол энэ тий гадна талаа хараад тэгээд энэ гаднах ертөнцийг бол их судалдаг. За одоо орон мэтэрс эхлээл те. Одоо энэ байгаль амтан гээл те. За яг хоо тэгээд за толинд бол өөрсдийг бол хардаг ч гэсэн яг одоо тий харьсан доор дээрээс нь одоо яс махан дотор яг юу болоод байдаг байгаа бол тэр болгоо мэдээд байдаггүй. За гэтэл одоо хүний бие гэдэг чинь бол өөрөө нэг тийм том нууцлаг ертөнц шүү дээ уг нь бол тий. Одоо бид нар ертөнцийг судлаад байдаг. Тэгвэл одоо бид нар ч гэсэн өөрсдөө мангар том ертөнц юм чинь бид нар ч одоо өөрийгөө судалж болох нь шүү дээ. Яг ертөнц судалж байгаа юм шиг. Бид нар л өөрсдөө юм том нэг ертөнц. Одоо тий одоо бид нар сансар окторх уу квант ертөнц энэ төр гээл тий. Тийм одоо энэ төр гэдэг шиг л одоо маш том тийм судлагдах юм байна. Хүн гэдэг өөрөө. За том одоо бид нартэй хамгийн ойр одоо дээрэс нь хамгийн чухал гэж хэлж болохоор ийм ертөнц байна бид нэр. За тэгвэл одоо ямар ч мис хөрөхгүйгээр. За тэгээд ямар ч одоо өвдөлт мэдрүүлэхгүйгээр тий би доторхоо яг л одоо өндөр нягтршилтай ийм төсөлт хийгээд авж байгаа ингээ харж байгаа юм шиг. Ийм одоо боломжтой болсон бол шинжлэх ухааны нэг том гайхамшиг үүдэг. За өнөөдөр ярих сэдв бол MRI буюу энэ соронзон резонант томограф гэдэг. За үзэгчдийн маань энэ одоо нэрийг сонссон интерал хүмүүс байж магадгүй да орж жүтсэн бах хүмүүс л тий. Гэхдээ энэ төхөөрөмжл яг яаж ажиллаад байдаг. За дээрэс нь яагаад заавал ийм том ийм чанга чимээ гаргаад тий орж жүтсэн хүмүүс нь бол мэдж байгаа нэг айхтрал чанга чимээ чих түжлэмэр их чимээ гардаг. Бас маш үнэтэй байдаг. За зүгээр л үйлчлүүлэхэд те тэрүүгээр ороод нэг толгойн зураг авахуллаа гэхэд л масар өндөр үнэтэй байдаг. За яагаад тийм үнэтэй байгаа энэ төр гэд ер нь бол те бас яагаад заавал одоо бүх төмөр хөдлөлийн гадар нүлдээд энэ төр гэд гой асуултууд те хортой юуг асуултууд байж болно өстэй энэ цацар өгдөгтэй юм уу тэр. За гэх мэт асуултууд бол тухайн үед бол төрдөг байх. Орж үдчихсэн орох гэсэн хүмүүс л. За тэгэхээр өнөөдөр бид нэр тэр асуултуудад хариулаад энэ төхөөрөмжийн тухай. За тэр дундаа энэ аврах том соронз яаж одоо бидний те эрүүл мэндийг хамгаалж өвчнийг одоо эрт илрүүлдэг талаар ярилцсанаа. За энэ бол зүгээр л нэг тийм эмнэлгийн төхөөрөмжлөлтүүдийн биш. За энэ бол физик, ангаах ухаан хоёр яаж одоо төгс нэгдэж болдгийг одоо маш тод жишээ. За квантын физик, супер дамжуулалтын соронзон орон, компьютерийн шинжлэх ухаан болон одоо энэ математик энэ төр гэдэг хамгал нарийн ширийн тийм олон онл арга техникүүдийн үр дүнд одоо бий болсон жинхэнэ шинжлэх ухааны гайхамшиг өнөөдөр ярих гэж байгаа. За тэгэхээр MRI гэж одоо юу гэсэн үг болохыг маш энгийнээр одоо эхлээд тайлбарлахаас эхэлье. За магнетик резонанс имижинг буюу одоо соронзон хэлбэлцлийн зураглал гэж одоо монголоор орчуулж болох баг. Гэхдээ уг нь бол яг жинхэнэ хэллэг нь бол манайхаар бол соронзон резонант томограф гэж явдаг юм билээ. За соронзон гэдэг нь бол мэдээж ойлгомжтой. Энэ резонанс долгион одоо тий ер нь бол ийм долгион өөрөө өөртөө давхцаж байгааг бол баг резонанс гэдэг юм тий. Өөрөө өөртөө давхцаад илүү одоо ийм хүчтэй болохыг бол бид нар резонанс гэдэг. За томограф гэхээр одоо хүний биеийг ингээд зүсээд харж байгаа юм шиг. Одоо ингээд за төсчээр чигээ урсчихад авах л та. Амир тий. Ингээ хөлдөөж байгаа төсчээр ингээд их гоё юу гарч ирж штэ тий. Одоо бид нар махын ингээд хөлдөөж байгаа төсчээр сав гэд ингээд тэр чин булчингийн бүтцэн гэд нэгээр зүсмэрээ харагдаж штэ тий. За энэ бол ийм гайхалтай юм болж байгаа. Яг энэ дэр ямар ч мис хөрөхгүйгээр тэр хүнийг одоо огт өвдөхгүйгээр ингэж харна гэсэн үг шүү дээ. Хүний тархиг ингээ бүр аюу олон нарийн эрчим болгоод ингээ гаргацсан. Яг үнэ тий. Яаж гээд дандаа гайхдаг байсан. Яг үнэ. Энэ бол ерөөсөө энэ томограф гэдэг үг юм өөрөө. Одоо энэ чинь өөрөө грек үг байгаа байхгүй. Ер нь бол ингээл зөсч харах зөссөн зураг ч юм уу тиймэрхүү л утгатай. За хүмүүс ихэвчлэн бол ер нь бол MRI-ыг бол рентген эсвэл компьютерийн томограф гэдэг юмтай л андуураад идэг. За хүмүүс шийдтэй одоо тий хүмүүс гэдэг юм байхгүй. Одоо би ч
Одоо тэдний л нэг байсан л да тий. Орноо бол одоо тэгж андуурдаг байсан уу тий. Харин учрын савлдгүй аль алинд нь орж үзээгүй гэж хэлэхүү тий. Мэддгүү кинон дээр аяга олон гардаг. Тийм үү, одоо хүртэл орж үзээгүй юм уу тий. Одоо тэр одоо маш сайхан ирүүл байна гэх үү, эсвэл одоо Эмирайт нь орох яг шаардлага үүсэж байгаа. Гүн чинь бас нэг юм шаардлагатай үед орд юм шиг. Тийм үлээ тий. Нөгөөхт нь орж исэн юм байна. Тийм үү тий. Компьютер томографт нь тий. За тэр их учиртай юм билээ. За ер нь бол энэ хоёр ч юм бол тэнгэр газар шиг хоёр ялгаатай юмнууд байгаа байхгүй. Энэ рентген зураг авч байгаа. Энд компьютер томограф энэ хоёр чинь энэ MRI гэдэг юм шал өөр юм гэсэн үг. За рентген болон компьютер томограф нь бол цацраг туяа ашигладаг. За тий хүний биеийг бол тэр цацраг туяагаар нэвтэлдэг. Рентген туяагаар нэвтэлдэг гэсэн үг. Тэр компьютер томограф нь. За харин MRI бол ямар цацраг туяа ашигладаг вэ? За MRI-ийн одоо ажиллах зарчим нь бол соронзон орон болон радио долгион дээр ингээд суурилдаг ийм зүйл байна. За энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо бидний бид ямар нэгэн тийм хортой туяа бол орохгүй гэж ойлгож байна. Одоо тэр нэг цацраг гэдэг орохгүй гэсэн. Харин рентгений гадаа цацраг идэвхтийн тэмдэг байдаг. Эмрагийн гадаа бол байдаггүй. Соронзон орон гэхээр дэлхийн соронзон орон арай биш үстэй. Өөр бүр тэрнээс чинь бүр хитэн 10,000 дахин хүчтэй ийм соронзон байгаа заяа. Бүр амар юм байгаа заяа. За өнөөдөр ярих юм бол их хайхтар. За тийм болохоор ер нь бол энэ бидний бит ямар нэгэн те за яг нь одоо шинжилгээ жирэмсэн хүүхэд тэр үеж болно. Жирэмсэн хүүхэд жирэмсэн ихчүүд гэдэг те. Ер нь бол одоо тэр нэг хүүхэд мөхөд гээд жирэмсэн ихчүүд болон ер нь бол одоо ийм хүмүүс бол орох боломжтой болчихж байгаа. Одоо энэ цацраг өдөх байхгүй болохоор те. Тэгэхээр ер нь маш аюулгүй арга гэж тооцогддог. Ийм сайхан ид бий. За тэгэхээр тэр одоо рентген тэр компьютер томографтай андууруу заа. Тэгээд компьютер томограф гэхээр бас л рентген зургуудыг л компьютерийн аргаар нь өдөвсөн юм шиг харуулдаг л хилээд байгаа юм шүү дээ. За одоо тэгвэл энэ төхөөрөмж яг яаж ажилтгийг нь сонирхоод үзье. За хүний биеийн дийлэнх хувь нь бол мэдээж ус байдаг тий. Дараа 70 орчим хувь нь бол ус байдаг л бараг бүгдээр мэдж байгаа бах тий. За ус гэдэг чинь бол одоо тий H2. За дотор ус төрөгчийн атомууд агуулж байгаа. Одоо гэсэн үг шүү дээ. За тэр ус төрөгчийн атомууд дотор нь яг голд нь протон гэдэгтэй жижигхэн бөөн байждаг. Тэрийг ус төрөгчийн атом болгоо. Ер нь бол атом болгоны гол протон байж байгаа. За гэтээ тэр ус төрөгчийн яг тэр голд байгаа протон бол нэг тийшээ эргэжээдэг заяа. Одоо тэр чинь эрэг цэнэгтэй бөөн бохгүй юу? Тэнхлэгээ эргэжээдэг үү? Тий. Эрэг за яг тэнхлэгээ эргэжээдэг гэж ойлгочих болно. Ямар ч сан эрэг цэнэгтэй бөөн эрэг цэнэгтэй ер нь зүйл ингээ эргэх юм бол тэр одоо юм жижигхэн соронц шиг болж хувирдаг. За тэгэхээр энэ жижигхэн тэр атом болгоны голд ус төрөгч болгоны голд одоо ус болгоны H одоо ус төрөгч байгаа шүү дээ. Тэр болгоны голд нь нэг жижигхэн соронц байж байгаа ойлгочих заяа. Тий, соронцоо жижигхэн соронцоо. Тэд нар чим туйлтай. Тэр туйл нь хаашаа ч хамаагүй харж болно шүү дээ, тий. Ийш тийш харж болно гэсэн үг. За тэр туйл нь хаашаа харсан байна гэдгийг бид нар ялгаж мэдэх боломжтой. За тэгээд мангар жижигхэн соронцууд байна гэдэг бол тэр усан дотор. За тэгээд энгийн үед энэ жижигхэн соронцууд хүний бие дотор яг тал тийшээ харцсан те ямар нэгэн тийм эмх замбраа байхгүй ингээ байрлж идэг ингээд ийш тийшээ харцгаацыг яаж идэг гэсэн. За яг л одоо цэцэрлэг яасны хөгдөж те хаа хамаагүй одоо ер нь л ийш тийшээ хараад байж байгаа ийм баахан бацаанууд л ойлгочтой ингээд ер нь бол те хөгд цэцэрлэг хөгдөж л хаасайг бол харж идэг те. За те за ямар ч гэсэн нөгөө нэг за MRI гэдэг байгаа шүү дээ манай энэ бол за ийш тийшээ хараад ингээ байж байгаад MRI аппарат чинь нэг маш хүчтэй бүр асар хүчтэй юм соронзон орон дотор тэтрийг оруулчихна. Нөгөө замбрааг өнөхтүүдийг. За тэгвэл нөгөө замбрааг байсан жижигхэн соронзонч бүгдээр яг нэг зүгээр гэд. За яг одоо хичээлдээ сууж байгаа сурагч чиг болдгоо гэсэн. Ингээл нөгөө жижигхэн цэцэрлэгийн хөгтөж хийж тийш. Ер нь бол ингээд анги одоо багш орж ирэхээс өмнө одоо сургуулийн хөгтөж ингээл листэж хараад ингээд зүсэн зүгрөө харцгаацсан би имлүүг харцгаацсан цонхоор харцгаацсан ингээл хийж байдаг шүү дээ тий. Гүйлдэл. За тэгвэл багш нь гинт орол ингээд пэрх гээл ингээд бүгдээрээ нэг зүгрөө хардагтай адилхан ийм болдог гэсэн. Би гайгүй юу тэгэхээр би. За тэр бол зүгээр заяа. За түрүүн хэлсэн шүү дээ тий. Энэ бол ямар ч аюулгүй байдаг болохоор жоохон хүүхэд жирэмсэн ихчүүд хүртэл орж болно. За тэгэхээр одоо яг л хичээлдээ сууж байгаа юм шиг гээд нэг зүг рүү харчихна. За бүгдээр одоо соронзон багшийнхаа зүг рүүгээ тий дуулууртай нарахгүй одоо томоотой нарахгүй ширтэж игэлдгийг ойлгочихвол. За энэ үед одоо радио долгио гэдэг тэдэрлүү. За энэ
оюут одоо бүх соронзон радиод одоо бүх соронзонгууд жижигхэн соронзоо чинь нэг зүг рүү харцсан байна шүү дээ. Яг радио долгио илгээсэн зүг рүү бүгдээр ингээд сатаардаг. Ингээ хардаг. За тэр одоо нэг тийм одоо анхаарал сарниулж байгаа юм шиг те бүх сурагчдыг тоцож жагаад сатааруулж байгаа юм шиг. Ер нь бол өөр тийш нь харуулдаг гэсэн. За ингэж зочсон тэр жижигхэн соронзууд буцаж одоо багшийнхаа хичээл рүү төвлөрөх гээд их хичээл зүтгэл энерги зарцуулна. За радио долгионоор одоо татагдаад одоо өөр зүг харсан тэр протонууд гэдэг байгаа шүү дээ. Жижигхэн соронзонд бол протонууд. За буцаад соронзон орны одоо чиглэл рүү орохдоо өөрөөсөө энерги ялгаруулдаг. Нэгэсэндээ одоо нэг тийшээ харсан байжгаад бүгд ангиараа багш руу харсан байжгаад нэг юм л сатаарна. Тэгээд бүгд ингээ багш руу буцаж харахтаа энийг гэрэл цацдаг. За энэ ялгарч байгаа энерги нь одоо цахилгаан соронзон долгион байх хэвээр. Ер нь бол соронзон оронтой зүйл хөдөлжлөөл тэндээс цахилгаан соронзон долгион гэдэг юм байна. Цахилгаан соронзон долгион гэдэг бол бид нар бол гэрэл гэдгээр нь мэднэ. Радио долгион гэдэг нь богино долгионы хит тулаан, хит ягаан, рентген, гамма гэх зүсэн зүйлийн ийм одоо цахилгаан соронзон долгион байдаг. Зөвхөн л хоорондоо долгионы урт дараа л ялгаатай. Ийм зүйлүүд байна. За тэгэхээр ерөөсөө энэ тэр гэрэл цацрна гэдэг байгаа шүү дээ. Тэднээс ч одоо соронзон багш руу буцаад харах оронд нь өөрсдөөс нь гэрэл цацрна. За тэгэхээр гэрэлчээ өөрөө цахилгаан соронзон долгион шүү дээ. Тэ? Түрүүн хэлсэнчлэн. За тэгэхээр одоо бидний биес гэрэл цацрдгаа гэсэн үг. Нэгэсэндээ бидний биеийг маш том соронзон орон дотор ингэж оруулж хагаад хажуу талаас нэг радио долгион ингээ илгээнгүүт эргүүлээд гэрэл цацдаг. Гэрэлтдэг. Боддоор аюу. Тий. Одоо яг л нэг фосфортдаг тоглоом шиг. Биднийг наран чарж хагаад ингээ харж байгаа юм шиг гэрэлтэн гэсэн үг. За ингэж гэрэлтэж гэдэг. Нэгэсэндээ одоо MRI дотор бидний бие эрхтнүүд одоо тэгж одоо тусдаа өөр өнгөөр гэрэлтдэг. Зарим нь ингээд гэрэл тусгаал ингээд орхингууд ер нь бол зүрхэн ингээ илүү удаасдаг ч юм уу те. Ингээд тэгж жагаад унтардаг. Зарим нь болохоор ингээ гялс хийгээл унтардаг гэх. Тэнгүүд бид нар тэндээс нь энэ эрхтэн тэр эрхтэн ингээ бүгдээр ингээ ялгаж харж байна. Оо ямар сони. За ийм сонирхолтой болдог ийм зүйл. За тэгэхээр одоо тухайн эрхтэн бол дотор хэрэг одоо ус агуулж байна. Хэрэг одоо ер нь бол ямар бодис агуулж байна гэдгээсээ шалтгаалаад янз бүрээр одоо өөрийнхөө гэрлийг алдах нь шүү дээ. Яг тэр фосфортыг тоглоом гэсэн. За гэхдээ одоо нүдэн үзэгдэхгүй тийм долгион болохоор шууд гэрлэгээ хэлэхэд болно гэж байгаа хэцүү. Ер нь бол нөгөө соронзон багш руу төвлөрсөн багт нь хичээл өмүүлээд байдаг сатааруулаад байдаг радио долгион байсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан долгион цацардаг. Нэгэсэндээ ингээд цөөрэ гэдээ ойж ийн гэдээ ойлгочих болно. Тэр атомууд тэр радио долгион бүг ойж байгаа. Тэгээд ингээд өөрөөсөө гэрэлтэж байгаа гэдээ ойлгож байна. За яг ийм төрлийн радио долгион өөрөөсөө ялгадаг. Өөрөөр хэлбэл одоо бидний бие MRI дотор багтай шүү дээ. Энэ яг радио станц шиг өөрөөсөө одоо радио долгион ялгаруулж идэг, радио дохио ялгаруулж идэг гэсэн. Одоо бид нар радио антен болчихдог гэсэн. Эхо ч юм болохоор нөгөө дууны долгионыг ойлгодсон шүү дээ. Яг үнэ. Тэр шиг юм бэ. Яг тэр шиг. Айгуу сайн сэтгэлгээ чи их сайн байна шүү. За тэр ялгарч байгаа радио долгионыг нь одоо MRI аппарат мэдэрч аавна гэсэн үг шүү дээ. Юу радио долгион цацсан радио долгионоо эргүүлэл мэдрээд авчна гэсэн. За тэгээд компьютерт илгээдэг. За компьютер бол тэр одоо тохиог нь боловсруулад голоор нь одоо хэрчсэн юм шиг тэр нөгөө нэг гайхалтай юм шиг одоо бас аимшигтай юм шиг нэг тийм зургнууд байгаа. Үнийг яг ингэ хэрчсэн юм шиг юм зургнууд. За ийм зургнууд бол хувирдаг аа. Хаагурамч бол хаагуур нь хэрцэн юм шиг гаргаж чадах юм байна. Оо яг үнэ тий. Бүх нэг хэсгээр нь мэдэрч байгаа болохоор. Тий. Яг үнэ. Тий. За тэр чинь одоо нэг юм ер нь орсон хүмүүс л мэдж байгаа нэг юм том мангар том загран бов шиг юм л яваад орж байгаа шүү дээ. Тэгэл өөрөө чинь биеийг яаж тавина уу яг тэрүүгээр чинь ингэ төсөөцсөн харчихна. За энэ процессыг одоо маш олоудаа маш хурдан давтаж хийгээд одоо хүний биеийн дотор талыг зүсмээр нь маш өндөр наривчлалтаар ингээ харж болдог. За зөвхөн яс биш те болчин, шүрмэс, мэдрэлийн судлууд, тархины бүтцгээд ер нь бол бүх зүйлийн эдийг маш тод ялгаруулж ингэж харуулдаг. MRI бол босод бүх онцлогоноос хамаагүй илүү даваа талтай гэж үздэг. За тэгэхээр өөр ямар ч бодиск нь одоо ямар ч одоо төхөөрөмж бол ийм гайхалтай бүр зүйл хийж чадахгүй те. За ялангуяа энэ тархины онцлогоон дээр бол MRI шиг хүчтэй зүйл гэж байхгүй. За ер нь бол тархины хамгийн жижиг энэ өөрчлөлт хавдар эсвэл одоо цус хавдрын дараах нөлөөллийг нь одоо энэ аппаратын одоо энэ төхөөрөмжийн тусламжтайгаар маш эртэлрүүлэх боломжтой. За тэр ч байтугай заяа хүний бодлыг хүртэл уншиж чадна заяа. Үгүй За тий бодлыг уншин харна тий. За энэ юм бодож явах үед нь эсвэл одоо ямар нэгэн тийм хөдөлгөөн хийх үед нь биеийнхээ хэсгийг хөдлөх ч юм уу те ингүүл тархины аль нэг хэсэг нь идэвчтэй юм байна. За тэрийг нь бол энэ MRI-аар харж болдог гэдэг. За тэгэхээр бодол уншиж чадна. За нэг юм гайхалтай юм байж. За
За энэ MRI-ийн тусламжтайгаар бол эмч нар одоо өвчнийг бол яг л микроскопоор харж байгаа юм шиг харахын гинэ их нарийн судлахын гинэ. За одоо тэрэнд бол мэдээж одоо зөв үнс тогтоох боломжийг бол олгож байгаа. За хэрвээ одоо MRI байхгүй байсан бол бид тэр өнөөдөр маш олон төрлийн өвчнийг бол их үед нийлүүлж чадахгүй зөвхөн өвдөж яхад нь л илрүүлнэ гэсэн үг. Тийм. Тэгэхээр бол энэ эмчилгээний салбарт тэр гайхалтай зүйл болж байна. За хэдүүлээ тун утахгүй үргэлжлүүлцгээе. Одоо MRI-ийн маш сонирхолтой хэрхэн ажилдаг гэдэг сэдв эхлэх гэж байна. За энэний өмнө бүгдээрээ хамтран ажиллагч байгууллага танилцуулна. За манай өнөөдрийн хамтран ажиллагч байгууллагаар Игүнэ оюун компани маань оролцож байна. За Игүнэ оюун компани бол сүүлийн үед бол бидний мэдж байгаа Игүнэ чат гэдэг аппликейшнийг гаргаж ирсэн. За энэ бол өнөөдөр бидний гар утсан дээр ашиглаж байгаа хиймэл оюунуудын Монгол хувилбар. Монгол AI тэ одоо Монгол AI-ыг божуулаад Монгол AI сургаад ингээ гаргаж ирж байгаа энэ компани. За энэ AI юу хийж чадах вэ гэхээр AI-ийн хийдэг бүх юмыг хийж чадна. Тэ хиймэл оюунуудын одоо гадуур яваад байгаа хүн болгон ашиглаад байгаа хиймэл оюуныг хийж чадах бүх юмыг хийж чадна. Тэгээд юугаар тэдрээс ялгарх юм? Юугаар онцгой юм гэхээр энэ юусоо ганцаархнаа монголоор яриад монголоор сонсоод монголоор одоо ингээд харилцаж чадна. За ийм гайхалтай зүйл бай. За тэгэхээр энэ одоо хиймэл оюуныг энэ Игүнэ чатыг гар утсан дээр үнгүү татчих суулгаад. За тэгээд хорвоо ертөнцийн одоо хамаг шим шивсэгтэй одоо яг л найзтайгаа ярьж байгаа юм шиг одоо маш мэдлэгтэй одоо мэдхгүй юм гэж байдгүй те хажуутлын автобусны буудлын дээр ямар автобус ирэхээс ихсүүлээ те замын төгжрөл цаг агаар за дээрэс нь одоо юм дэлхийн хэмжээний мэдлэг одоо жишээлбэл өнөөдрийн бидний яриад байгаа MRI юу нь яаж ажиллана жишээлбэл маргааш би MRI-д орох чинь гэж бодъё л та те тийм бол би өстой 9 жорын юм асуумаар шүү тэр болгонд ингээл интернетээ сайгаад байхгүй тэр болгонд би ингээ англи хэл дээр юм уншаад шаардлага байхгүй монголоор л асууч MRI-д орох гэсэн юм а би одоо юу анхаарах хэрэгтэй вэ гэдэнгүүт одоо ингээ бүгдээрнгийн хилээд те тэгэхээр нь дэлхийн мэдлэгтэй тэгтээ монголоор ярьж чаддаг Монгол хэл соёлтой ийм сайхан одоо Монгол хиймэл оюун бол та нарын утсан дээр үнгүү татагдах боломжтой хүлээгээд байж байгаа шүү. За тэгэхээр энийг одоо маш хурдан татаж аваад суулгаад ашиглаад туршаад ингээд үзээрэй. Амьд ахуй насандаа одоо нэг технологитой Монгол хэлээрээ их хэлээрээ ингэж ярьж байгаа энэ хэлбэл үнэхээр бас гайхалтай. Яг үнэн тийм. Юм ингэж нэгдэж байгаа юм шиг санагдаж байна. Тийм, яг үнэн тийм. Яг энэ юм хэлт орж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэ пүнк гэдэг ингээд нэг юм ингээд нээлттэй болж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэ энэ бол үнэхээр гайхалтай хэрэг. За тэгэхээр одоо энэ Монгол орныхоо өгөөгдөл дээр Монгол орныхоо хөрсөн дээр энэ хиймэл оюухан ургуулж бойжуулаад ингэж сургаад Монгол одоо тэ энэ сургалтаараа сургаад тэгэхээр одоо ерөөсөө энэ Монгол хиймэл оюун бойжуулж байгаа гэдэг чинь одоо тэгэл одоо манай Монгол улс бол дэлхийн хэмжээний одоо техник технологи уусгалж байна л гэсэн үг. Ягаад тэгэхээр одоо энэ ерөөсөө хиймэл оюухан гэдэг бол маш чухал. Тэгвэл энэ хиймэл оюуныг бид нар одоо энэ дэлхийн өгдөл рүү гарц болгож ашиглаж шүү дээ. За бас орцч болгож ашиглана те. Бид нар код ичүүлж болно. Тэ ер нь бол юу л хийлгэж болно тэр бүхнийг л хийлгэж болно. Тэг шууд харилцан ярилцаж болно. Заавал одоо тэ ингээд нөгөө нэг дараал ингээд харилцан ярилцаад байхгүй ярьж дуусгыг хүлээгээл альсгүй өөрөө ингээд өөрөө чи ингээд тэ дундуур чи ингээд ярихыг ч одоо хүлээгээд ер нь бол яг хүн шиг л яг л найзтайгаа ярьж байгаа юм шиг. Хэрвээ ингээд таалагдахгүй юм бол дуугийн сольж болно. Хэрэгтэй эмгтэй болгож болно те. Одоо манай цэнгэлийн хоолойтой болгож болно те. Манай цэнгэлийн ч юм янзын сайхан хоолойтой шүү дээ те. За тэр хоолойгоор ч л одоо ярьж өгнө шүү дээ те. За цэнгэлээс юу асуумаар байна те. Одоо цэнгэлээс асуумаар одоо би бол ингээд цэнгэлээ одоо те. MRI ингээд сайхан ингээд тайлбарлаад өгөөч гэх юм бол одоо цэнгэл одоо за сонсчээ гэж байгаа л тайлбарлаж өгнө шүү дээ. За тэгэхээр үнэхээр гайхалтай боломжийг монголчуудад олгож байгаа. За тэгээд дээрэс нь Монголын технологийн салбарыг олон улсын давцанд гаргаж байгаа. Энэ бол ийм өөрсдийн локал хиймэл оюухан гэдэг чинь те өөрсдийн их хэл дээр өөрсдийн энэ өгдөл төр сургасан хиймэл оюуханд улс орон маш цөөхөн байна. Эдрийн нэг болцсон те бид нар бол бүр үнэхээр азтай тий одоо хизээ монголоор ярих юм бол тоо л гэж ер нь хүлээ зодог байсан шүү дээ сайхан бол одоо л тэгж суух ямар ч шаардлага байхгүй одоо эмээ өвөнөр бол те энэ гар утснаа ингээд нэг юм функцүүдийн ингээд ухаал цээжлээл сеттинг метинг л ороод ингээд ах ямар ч шаардлага байхгүй гэсэн одоо нэг те бүх юм нь одоо ингээд гарын дор эмээ энэ аппликейшн л ороод ингэж одоо юугаа нэг автобусны мэдээлэл харчин ингэж одоо замын төгжрлийн мэдээлэл харна гээл Google Maps зааж өгвөл те нөгөө нэг ямар баас үлээ тэр автобусны аппликейшн энэ төр зааж өгч байгаа орон зүгээр игүүндээ суулгаад өгч тэгэл болоо ерөөсөө тэгээ эмээ чинь бол яриа л явчихна эмээ чинь дахиж чам руу ярихгүй за баяр
За маш их баярлаа. За одоо бүгдээрээ нэг сонирхолтой зүйл ярилцсан. MRI аппарат яагаад ийм одоо аимшигтай чанга чимээ гаргад юм бол тоо. За ер нь бол орж үтсэн хүмүүс л мэдээд байгаа хэл та. А зүгээр орж үзээгүй хүмүүс нь гэж хэлгээд амар аимшигтай тийм чанга чимээ гаргадгийн шүү. За тэг бараг те сүлүүд бол сүлүүч гэж ер нь бол ийшээ бол ийм чихний бөглөө энэ төр зүүж арахгүй бол ер нь бол чихэнд бүр хортой. Бүр тийм чанга чимээ гаргад тий. Тэг хүмүүс л дотор нь ороод хөвчих бол ер нь бол энэ одоо аппарат гайгүй байгаа энэ төр гэж бодсон. Ер нь бол арай эвдэрсэн юм шиг энэ төр гэж бодохоор бүр үнэхээр санаа зовоогоор тий. Тий. Ингэж одоо маш олон долоон юм бодож одоо айх тохиолдол зөндөө байдаг байх. Тэгээ би бол бас хайжаасаа хүйн одоо гайгуугаад дараад алчих үү гэдэг одоо санаа зовно шүү дээ. За тэр одоо нүргэлсэн муухай одоо чарлсан нэг тийм янз бүрийн чимээ гарна төс тас гээл тэргүүр чинь юу ч болоод байгаа. За чимээ бол өндөө бол энэ төхөөрөмжийн дотортлогоо соронзон оромог ажиллаж байгаа үед бол тэр чимээ гараад идэм юм байна лээ. За тэрнээс шууд MRI дотор ямар нэгэн тийм хөдөлдөг, эргэлддэг ийм зүйл бол байдгүй. Одоо ингээл дотор нэг юм гэж хурдан эргэжээд юм шиг харуулдаг. Гэтэл үний хэрэгтэй тэр бол одоо юм компьютер томограф баггүй юу? Компьютер томограф дотор нэг маш том юм машин гээд маш хурдтай эргэжээдэг. Гэтэ тэр бол баг энэ MRI-с хамаагүй чимээгүй. За энэ MRI бол ачаа чинь гаргана. А гэтэ дотор ямар ч тийм хөдөлдөг хэсэг байхгүй. Тэгээ юун тэгээд уграад идэх хэрэг сайн. За соронзон тэр оромгууд биш үү те. Ер нь бол тэр дундуур маш хүчтэй тийм цахилгаан гүйдэлгүйгээр тасар хүчтэй соронзон орон үсээд. За тэд өөрийнхөө тэр үүсгэсэн соронзон оронд бол оромог маань өөрөө одоо те механик хөдөлгөөн хийдэг. Одоо нэгсэндээ өөр дотор нь соронзон маш хүчтэй гүйдлэнгүүтэл маш хүчтэй соронз бий болоод тэр соронзоны хөрийг хөдөлгөөд идэг гэсэн. Тэнгүүд тэр дотор одоо өөрийнхөө үүсгэсэн соронзон оронд одоо оромог дотор ингээд маш олон удаа ингээд ер нь бол энэ усны хоолой дотор бид нар ингээд ус шахагдангууд одоо нэгсэндээ ингээд маш урт шаланг хийж хагаад ус ингээд огцом шахангууд тэр нөө шалаагч игээд хөдөлдөг шүү дээ тий. Яг тэгж хөдөлж байгаа юм шиг болж ингэж ойлгож байна. Өөрөө өөрийнхөө ингээд хөдлөөд юм гэсэн. А гэхдээ тэгж явахдаа маш хурдан одоо гүйдлийг бол маш хурдан хугацаанд л асааж унтрааж юм радио долгион гарч байгаа хгүй тий. За тэр үед болохоор тэр чинь гэдэг радио долгионы хэлбэлцлэр одоо ингэж чичирнэ гэсэн үг. Тэгж явахдаа ийм өндөр дуу гаргадаг. Төхөөрөмжтэй хөдөлгөхгүй үстэй тий. Төхөөрөмжөнд хөдөлгөхгүй. Тэр дотор нэг жижигхэн одоо тэр ингээд огт хөдөлгөхгүй нэг юм юу оромог гэж штэ тий. Тэрний нэг жижигхэн хэсэг л ингээд зүгээр ингээд шаланг шиг маш нарийнхан ингээд бүр маш жижигхэн хэмжээнд хөдлөөд мад гэхдээ мангар хурд хөдлөөд хэр тэр дуугчин гаргаад байгаа гэсэн. За тэр нь бол бид нар тийм муухай чарлсан чанга чимээ бол гаргаж байгаа. За тэгэхээр тэр муухай чимээ бол одоо ерөөсөө төхөөрөмж хэмээ ажиллаж байгааг ер нь бол одоо харуулж байгаа. Ер нь бол тэрийг хэлж байгаа. Тийм. Энэ яг чимээ гарахгүй гэж аах хэрэгтэй байхгүй тий. Энэ чанга дуугарч байгаа бол аа сайхан ажиллаж байна гэж бодох хэрэгтэй. За тийм болохоор энэ MRI-д орохдоо заавал одоо чихвч юм уу одоо эсвэл чихний бөглөө энэ төр ашигладаг. Ер нь л чихний хингэрийг бол тэр их дуу чимээ самгаалж өгдөг гэсэн. За орчин үед бол хөгжим сонсох одоо бүр кино минь үздэг болгоцсон юм байна л одоо тий. Өвчнийг бол одоо тайвшруулах зорилготой гэсэн үг шүү дээ. Юу болох тань гайгүй байгаа гэж 30 минутын дурш ингээд. За нэг тиймэрхүү юм болдог шүү. Болдгийг бол орж утсан хүмүүс мэдж байгаа хаа. За бас нэг тийм маш чухал тийм санамж байдаг нь бол энэ төмөр идлээ орхиороо энэ төр гэдэг. За яагаад MRI-ийн энэ өрөөрөө орохдоо энэ цаг бүс гэдэг бүгд ч юм уу те бүр дотор хувцсан дотор нь төмөр мөрийн ийм дэгээмэгээ тийм одоо дотор хувцсан байдаг юм бэл тэр дэгээд тайлж байгаа ингээд тайлчих гээд юм яа. Гэхдээ энэ төмөр за тэнгүүд тийм үү те. Үгүй тийм бисээ өөр юм хэлж байгаа тийм гिचлээ. Одоо нэг шүдний имплант байгаас тэ төмөр тэгээд нөгөө төмөр янз бүрийн суулгац ч юм уу. Тэгэхээр тэр хүн хизээ шимрайд орж болохоо ойлгох юм болов миний шүдэн дотор төмөр байгаа болов уу гэж би дандаа боддог. Тийм. Яг чухал юм тийм. Одоо удахгүй яг надлаарч яар. Дэлбэрдэг ч гэж ах шиг. Тэгээд айгүй амар айдаг баг. Тийм. Яг зөв. Наа чи маш зөв шүү. Тийм. Ер нь бол дэлбэрнэ. Дэлбэрэх биш одоо бууд чинь. Ингээ яг буугаар боож таас гэ. За удахгүй энэ талаар ярина заяа. За тэр яагаад одоо MRI орол орохдоо тэд нар тайлаад идэх вэ гэхээр тэр нөө MRI-н дэлхий дээр хамгийн хүчтэй соронзуудын нэг. Дэлхий дээр хүчтэй соронзууд. Дэлхий дээр хамгийн хүчтэй соронзуудын нэг болохоор тийшээ төмөр идэлтэй огт орж болохгүй. За ингэж байгаа. Дэлхийн соронзоорны хүчнээс бол хэдэн 10,000 дахин хүчтэй заяа. За хөрөгчний соронзон дээ шүү дээ тий. Хөрөгчний соронзууд дэлхийгээс мангар олон дахин хүчтэй байхгүй. За тэрнээс бол хэдэн 100 дахин хүчтэйг ойлгож байна. За хөрөгчийн соронзоос. За энэ одоо хэр хүч юм бэ гэж одоо гайхаж магадгүй л дээ тий. За хэр хүчийг яриад байгаа гэхээр хэрвээ нөрөөнд дотор нэг маш
За машин цааш. Ер нь бол ийм хүндхэн тийм төмөр сандтай байлаа гэж боддог. Ер нь бол ингээд дааж явахад хэцүү хүн тийм төмөр сандал байж ялаа гэж бодоход тэр яг л бууны сум шиг MRI руу очиж мөргөн. Бууны сум шиг боддоо. Тэ? Юу гэсэн юм бэ чинь? За тэгвэл энэ одоо мэдээж асар хүнтэй тэр MRI бол бүр асар хүнтэй зав энэ бол. Гэхдээ тэр MRI бол мэдээж шууд дэвтэрнэ. Тэр дор. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь тэр дотор нь хүн шттэ ер нь л тэр дотор нь хүн байж байгаа бол баларна гэсэн үг шүү дээ. Ер нь бол төмөр сандлаар буудуулахаар хүн ер нь амьд үлддэг. Ийм л юм. Тэгэхээр ерөөсөө ийшээ орсон бүх төмөр зүйл бүр шууд тийшээ бууны сум буудаж байгаа шиг панк гэж очоод наалтна. Тэр замд нь ямар нэгэн зүйл байх юм бол буудуулж байгаа юм шиг. Яг тэр зүйлээр буудуулж байгаа юм шиг. Түлхүүр байх юм бол түлхүүр нь буудуулаа ануулж байгаа юм шиг. Одоо тэр имплант чинь бол ингээд яах юм таргиж нефт явна гэсэн үг шүү дээ. Ямар амар юм бэ? Тийм. Ийм амар юм багхгүй тэр чинь. За тэгэхээр ямар нэгэн тийм импланттай альсгул одоо тийм янз бүрийн шалтгаанаар үйж болно. Бүр ачаач юм байгаа заа одоо бодохгүй ярина. Шивээс хүртэл заа. За дэлхийн соронзон орны ер нь бол хүчнээс түрүүн ярьсан юм биш. Ямар ч нэг тиймэрхүү. Болохоор ерөөсөө энэ зүгээр яхаа хүн тэргээд орчих болно гэсэн тийм байл байхгүй. Амиа хорлчээд гэсэн үг. За хамгийн эвгүй нь болохоор бид тэр байгаа суулгац. За зүрхний аппарат. За энэ одоо ясны хадаас энэ төргээд те. Ер нь бол тайлцж болохгүй тийм одоо бидний дотор байдаг тийм зүйл байх юм бол энийг л эмчил заавал хийх хэрэгтэй. За орчин үед бол ихэнх энэ суулгацуудыг соронзонд татагддаггүй тийм материалаар хийдэг болцсон байгаа юм байна лээ. Гэсэн ч гэсэн одоо энэ хуучны зарим материалууд бол соронзонд бол татагддаг хിവэр. За тэгэхээр ерөөсөө тэд нар чинь байрнаас хөдлөх юм уу? Иймэрхүү зүйлүүд бол болж байна. Жижигхэн дотор төмөртэй байсан ч хамаагүй тэд нар ч одоо ингээд зүрхэн дотор ингээд эргэж мэрэгчүүл ямар хэрэг байх вэ те? За тэгэхээр энэ бол маш аюултай байх нэ. За бараг аюулгүй байдлын хичээж юм болоо авчлаа. За одоо ер нь бол жаахан сонирхолтой юм ярина. За тоцгоч гэдэг нэг зөв юм байна бас. За тэ суцаар ер нь бол тусгай шингэн тарьж агаад за тэрийг нь бол биеийн зарим хэсгээс илүү тийм тодруулаад ингэж харуулдаг юм арга. Тоцгоч гэдэг. Тоцгочтой орох уугүй гэдэг те. Тий одоо те. Дотроо хардаг гэл. Яг үнэ те. Яг үнэ. За энэ ер нь бол ихэнхдээ юм шингэн зүйл байгаа. За ихэнхдээ ч тийм угаасаа шингэн зүйл байгаа. За энэ шингэн бол ихэвчлэн гадолиниум гэдэг тийм бодис агуулдаг. За энэ бодис нь одоо соронзон орны нөлөөг илүү хүчтэй болгох юм байна л да. Тэгэхээр одоо хавдар ч юм уу эсвэл одоо өрөвсөлтэй байгаа хэсгийг яг л одоо гэрэлж байгаа юм шиг тийж тодруулж харуулдаг. Тэрээс ингээд фүнк гэл авангууд тэндээс нэг гэрэл цутраад байгаа юм. Тэнд хавдар байна гэсэн үг. Одоо тоцгочтой бол тийм амар. За нэг иймэрхүү юм байж. За ингэснээр л одоо эмчнэр бол те өвчний хэмжээ, тархалт одоо цусан хангамжийн тэрийг маш нэрийн тогтоох боломжтой ийм зүйл болж байгаа. Ямар айд тэр. За одоо бүгдээрээ одоо энэ гайхамшигтай төхөөрөмж яаж үтсэн юм бэ гэдэг одоо түүх рүүгээ орноо. За MRI гинтл одоо нэг өдөр те нэг эрдэмтэн санаандгүй одоо бүтээсэн юм уу гэдгээр бол мэдээж тийм биш. За маш олон 10 жил үргэлжилсэн одоо эрдэмтдийн нэр хөдөлмөрийн үр дүн юм байгаа. За анх бол 1940 онд бол энэ физикч энэ атомын цөм соронзон оронд яаж хариу үйл үзүүлж байгааг судалж эхэлснээрээ энэ түүх эхэлж байгаа маа. За тэгэхээр ер нь бол соронзон орон дотор атомын цөм ямар хариу үйл үзүүлж байна гэдэг энэ судалгаа одоо бидрийг түүх эхлэл болж байна. Тухайн үед бол одоо энийг бол эмнэлэгт ашиглана нэтэр гэж бол хинч төсөөлөөг баг. Зөвлөгч баг. Зөвхөн лабораторийн орчин те. Одоо нэг бэлгүүн шиг нөхдүүд лаборатори дотор энэ те бодисын бүтцийг судлахад одоо ямар нэг за энэ бодис ямар бүтцтэй вэ гэдгийг харах гэж. Ер нь тэр цөмийг нь харах гэж одоо те ингэж ашиглаж байгаа. За гэтэл одоо 1970-аад оны үед бол энэ 70-аад оны ихэр бол энэ Пол Лотербур болон одоо Питер Менсфилд гэдэг хоёр эрдэмтэн энэ аргыг бол ашиглаад зураг авч болох юм байна гэдгийг бол анх нээсэн баг. За энэ нээлт нь одоо ангаах ухааны түүхийг бүхэлд нь өөрчилсөн гэж хэлчихлээ. За ер нь бол энэ үгээрээ 2003 онд Нобелийн шагнал хүртсэн байдаг. За ямар ч юм хоёр хүн ингээд анх хүн начин зураг авч болох юм байна гэж зураг аваа хийсэн. За манай хоёрын одоо авсан зургийн анхны зургнууд нь бол одоогийн шиг тийм лаг тод бол биш. Нэг өрсөлсөн лачин юм байсан баг. За ихтэл одоо тухайн үед бол жинхэнэ хувьсгал болж ирсэн. Зарим нь хүний биеийг зүсгүй үржүүлж чарна гэхэрч та юу гэсэн юм те. Үнэхээр гайхалтай. Бараг л одоо шинжлэх ухааны sci-fi уран зөгнөл тийм кино шиг л одоо ингэ сонсогдож байгаа байхаа тэр үеийн хүмүүст. Одоо надад ч нэг тийм санагдахгүй л байна л да. Мэдчихсэн болохоор гэхдээ юм шүү дээ те. Яг энэ 1970-аад оны үед бас компьютер томограф гарч ирсэн. Ер нь бол бид нар рентгенийг мэддэг болсон байсан. Гэхдээ компьютер томографийг зүсч харах боломжийг олгосон байхгүй. Рентген зургуудыг нийлүүлж хагаад компьютероор тооцоолоод ингэ зүсч хардаг. Фри ургалтын аргаар.
Энэ бол үнэхээр гайхалтай арга байна. За ер нь бол зөгнөлт кино энэ гэснээс л энэ хүүхдүүд MRI дотор орохоос л жоо айгаад идэг. Ер нь дуучин мэнсэн тэр жижигхэн ийм имплон гэж шургуулад нэг юм хачимлуу авс шиг юм чигээр яг үнэтэй. За тийм те. Ер нь бол тэдэрт бол хүүхдүүдийн толгойд нугалдаг төхөөрөмжийг тухайн үеийн тэр оддын данг кино байгаа шүү дээ те. Тэрний жедаийн дуулахтай адилхан болгоод ингээ хийгээд өгсөн юм байна. За чинь хүүхдүүд бол те одоо жедай болчихоор яах вэ? Юунаас ч яахгүй болоо те. Эврайд бол ингээл ороод гараад ирдэг. Ийм зүйлээсэн. За энэ цөмөлт кино мино гэсэн чинь урлаг мөрлөгтэй холбоотой явчих. За энэ яах. За өнөөдөр энэ MRI аппарат маш олон төрөл болж өгдсөн байгаа. За ер нь бол энэ эмнэлэгт бол 1.5 Тесла эсвэл 3 Тесла ч юм уу те. Янз бүрийн бичгтэй одоо сайн хардаг ажигч хүн байвал дээр нь одоо энэ юун тоо юм бол гэж бодож яасан байж магадгүй да. Тэгэж бодож яасан байхгүй л байх л та. За нэг иймэрхүү тоонууд бол байж байгаа. За эдгээр нь бол Tesla гэдэг нь бол ер нь соронзоорны хүчийг нэмждэг тийм нэгж юм байгаа. За соронзон хүч одоо их байх тусам зураг авах нь илүү тод, илүү өндөр наривчлалтай байна л гэсэн. Тэгэхээр 1.5 Тесла одоо нэг те зураг авчихна. За 3 Тесла бол ингээ 2 дахин илүү мундаг наривчлал өндөртэй л авах нь шүү дээ. Соронзоор нь хэдий чинээ өндөрөө төдий чинээ л тод зураг авна гэсэн. За ойлоо удахгүй одоо энэ маш сонирхолтой сэтгүүлээ орцгоё. Бусад MRI төхөөрөмжүүдийн тухай. За тэгээ. За би бас нэг юм гайхаж юусоо болтгоо. Одоо ч нэг хүний генийг тоолохгүй л одоо сүйд болж байгаа. Одоо нэлийн сүйд 21,000 гентэй мэнтэйгээд тэгээд нэг геноми янз бүрийн өвчтнүүдийг тоолохын тулд яг аль одоо тэр ДНХ-д юун дээр нь байна гэдгийг ингээ ялгааг нь олохын тулд маш их ажил болол те ингээд ажил болдог. Гэтэл энийг сонсохоор зүгээр ийшээ хийгээл олчмоор юмсан те. Гэтэл яг ингээ сонсогдож байгаа шиг бас зарим нэг юм дээр жоохон үйлчлэлдгүй өөр өгдөг гэж магадгүй юм байна гэж бас бод. Ус төрөгч гэдэг байгаа шүү дээ. Энэ бол ДНК дотор бол ус төрөгч байхгүй болохоор л асуудал байсан гэдэг. Энэ чинь болохоор ус төрөгчийг ашиглаж байгаа яг үнэ тий. Зүг. За баярлалаа. Эргэлзээ тайлгдлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Unitel компани маань ивент гэж хамтарч ажиллаж байна. Тэгээд автомат цэнгэлэлт гэдэг одоо их гоё үйлчлэгийг бид бүхэнд бас санал болгож байгаамаа. Тэгээд санах ажлыг одоо тий санах юмыг байнга санаж явна гэдэг бол одоо үнэхээр хүнд ачаа байдаг тий. Тэгээд энийг бол гоё ингээд системд даатгаж өгөх. Сүүлийн үед чинь бол санах маш үнэтэй болчиход байгаа шин компьютерээ. Тэгэхээр одоо сар бүр хэн нэгний дугаарыг гараар цэнэглэх, нэгж дата шилжүүлэх үйлдэлийг энэ автомат болгож хэрэглэгчийн харилцаа холбоо тасалдахгүй байх. Одоо хэрэгцээг хангаж байгаа юм үйлчилгээ. Тэгэхээр одоо бидний хажууд байгаа эмээ өвөө хүүхдийн дугаар байдаг юм уу те цэнгэлж өгөх ёстой энэ хүмүүсийнхаа цэнгэлгээ мартсан тохиолдолд одоо хоорондоо холбогдож чадахгүй мэдээлэлээ цаг тухайдаа сольж чадахгүй гэдэг юм уу мөнгө төгрөгөө төлж чадахгүй бүх юм байхгүй болно. Ерөөсөө те дата суурин дээр одоо энэ бүх аппликейшн бүх зүйл явж байгаа учраас тэгэхээр одоо энэ асуудлыг шийдэх та бүхэнд хоёр саналыг хоёр одоо сонголтыг өгч जैन. Үйлчлэгээний хоног дуусах үед автоматар цэнэглэх нэг байж болж जैन. За нөгөө бол одоо сар бүрийн тогтмол нэг өдөр цэнэглэхээр тохируулах юм боломжтой байгаамаа. Тэгээ автомат цэнгэлэлтэнд дугаар бүртгэхдээ Unitel аппликейшны үйлчлэгээ зэсээс за эсвэл одоо 1444 гэсэн тусгаар дугаарт мессеж илгээгээд бүртгэх боломжтой. Одоо миний нөгөө одоо бас ChatGPT бусад одоо юмдаа төлөхөд ийм байдаг үл одоо бас ямар амар юм бэ гэж бас бодогдож байна л та тий. Тэгэхээр одоо Unitel хэрэглэгчд бол үнэхээр азтай санагдаж байна. Атаарах гэж байна гэдэг байна. Атаарх. За энэ үйлчлэгийг идэвхжүүлэхэд нэмэлт ямар нэгэн төлбөр байхгүй. Зөвхөн одоо цэнгэлсэн дүн нь төлбөр дээр нэмэгдэнэ. За хэрэглэгч одоо сард бусдын дугаарыг цэнэглэх боломжтой дүн нь 50,000 төгрөг байхын бас боломжтой өндөр дүн байна. За одоо автомат цэнгэлтийн үйлчлэгийг зөвхөн дараа төлбөрт үйлчлэгээний хэрэглэгчид идэвхжүүлэх боломжтой болохыг та бүхэн маань анхаараарай. Тэгээд одоо Unitel аппликейшн руугаа шууд ороод үйлчлэгээ зэс автомат цэнгэлэлт гэж ороод та бүхэн маань бас хайртай дотны халамж тавьдаг хүмүүсийнхаа гоё автомат болгоод өгөөрэй. Хичнээн амар сэтгэл санаа одоо 50 байхаа юм бэ гэж бас бодож тий. Өмнөөс ч одоо нэг ажил хийгээд өгдөг жижигхэн роботтой болчихж яана л гэсэн. Тэгээ ядаж нэг ажлыг чинь тэгээ нугалж өгөхтэй юм чинь тий. Би ч одоо юуныхаа мөнгийг хизээ төллөө яалуу гэж нэвтрүүлэг болгохныхоо дундуур бодоо сууж. Харин тэр хооронд чинь өөр юу хэсэг бодож болох вэ тий. Одоо энэ MRI гэж яагаад ингэ дуурайд идэм бол гэж бодож болно шүү дээ. За баярлалаа. За одоо тэр ер нь бол тэр 3 Тесла 1.5 Тесла энэ гэл нэг соронзон хүчнээс шалтгаалаад илүү их өндөр наривчлалтай. За жишээлбэл одоо энэ 3 Тесла хүчтэй аппарат бол одоо энэ төхөөрөмжүүл MRI төхөөрөмжүүл дэлхийн соронзоорноос бол даруй 60,000 дахин хүчтэй байдаг гэвд.
60,000 дахин. Дэлхийн соронзон одоо дэлхийгээс 60,000 дахин хүчтэй ийм хүчтэй соронзон. Тий. За энэ бол өстой айхтар хүчтэй соронзол гэсэн. За тийх баха. За ийм хүчтэй соронзон оронд биш үү те. Ер нь биеийн протонууд яг л одоо цэргүүчиг дуулгартай гарч ягсдаг. Тэрүүний нөгөө нэг сурагчид чиг те хой сурагч та гэлтэй номхон гэл ингээл бүгд нэг тийш хараж ягсдаг. За орчин үед бол бүр 7 Тесла хүчтэй ийм аппаратууд гараад ирсэн баг. Юун 3, юун 1.5. За хүний тархины хамгийн жижиг эсүүдийг нь харах боломжтой гэдэг. Хүний тархины эс гэдэг бол маш жижигхэн зүйл байхгүй. Ер нь л хүний биеийн эстэй харьцуулшгүй жижиг юм. Хүний биеийн эсийг хардаг микроскоп, хүний тархины микроскоп одоо эсийг харж чадахгүй. Харин энэ одоо 7 Тесла хүчтэй MRI бол хүний тархины эсийг харна. Гэтэ хамгийн бүр жижиг эсийг харж чадна. Энэ бүр үнэхээр гайхалтай. За MRI-ийн бас нэг юм гайхалтай төрөл нь болохоор fMRI гэдэг байдаг одоо функционал MRI гэдэг юм те. Ер нь бол зөвхөн одоо тархины бүтэц дүрсийг нь хараад зогсохгүй тархины тэр ажиллагааг нь харуулдаг нөгөө нэг бодол уншдаг чинь гэсэн. За дуу сонсоход бол тархины аль хэсэг одоо илүү тусаа хамж нэмэгдэж байна. Эсвэл одоо те баярлах гомдохын тэр үед бол яаж тэр тархи идэвхжиж гин гэдгийг бид нар харах боломжтой. Өө баярлж шít гэдэг. Миний тархинаас гар гэдэг. За энэ ер нь бол сэтгэл судлалын мэдрэл судлалын салбарт маш том дэвшил авчрах нь мэдээж ойлгомжтой нэ. Хүний тархийг уншаад тэгэхээр. За хүн яаж сэтгэв? Ер нь яаж шийдвэр гаргадаг? Яагаад зарим хүмүүс ер нь сэтгэл готролд ордог энэ төр гэдгийг бол энэ технологийн тусламжтай. Одоо биологийн төвшөнд нь тайлбарлах боломжтой болж байгаа. Бодлоо ярьж марж болохоо ойлгох юм биш. Яг үнэ одоо MRI толгойд болж байгаа. За одоо чи үнэ яар гэдэг. За нэг ганц худлаа яар да. За одоо нэг үнэ юм ярьдаа гэж байгаа. Одоо энэ худлаа ярьж үнэ ярьж ингээл энэ өстэй амар арга байна те. Энийг хаталчаарай. За одоо бүгдээ MRI-ийн энэ үн үртийн талаар ярилцсан. За ер нь бол зарим хүмүүс зарим чи ер нь бол хүмүүс орж үтсэн хүмүүс л яагаад MRI юм үнэтэй байгаад идэх гэж гайхдаг байх. Одоо би л их гайхсан. Ганц мод тархины тоцогчтой зураг авахулчих гэсэн чинь нэг найтаас нь чинь толгой амар өвдөхөр нь энэ толгой яагаад өвдөв гэд их сэжиглээд очиод ингээд нэг тархины зураг авахулчих чинь бараг сая төгрөг боллоо яалаа. Тэгээ сайхан ирүүл тархи байна гэж гарцсан. Ямар сайхан тархи вэ гэд. За энэ одоо цаанаа бол мэдээж шийд хитэн шалтгаантай юм байна л да тэгж айхтар үнэтэй яваад байгаа. За нэгдүгürt аппарат нь өөрөө маш үнэтэй мэдээж. За тий өчнөө тэрбум төгрөг заяа. 40 тэрбум төгрөг. За ер нь бол хэдэн 10 тэрбум ч гэдээ ойлгоч бол. 600 саяас ч их юм байна. Юу 600 сая. За зүгээр асаах гिचл хичнээн 100 сая төгрөг жилээд юм хичээж чинь. Тийм зүгээр асаахад ч тийм. Тэгээ нэг удаа асаахад бол тэрийг ингээд одоо банк байлгаж явах хэрэгтэй. Унтарчвал тэгээд дахиад тэр асаах төлбөрөө гаргана гэсэн. Хэдэн 100 сая төгрөг. За тэгээд зэсээр бүрсэн тийм өрөөнд байдаг. За энэ нэг тансагаа бас тийм орд хар шиг айхтар энэ дотор байдаг те. Үнэн бол мэдээж тэр зэсээр бүрсэн өрөомөр талиж өгнө шүү дээ. За тэр мэр за хоёрдугаарт энэ том авраг том соронзыг хөргөдөг тусгай систем шаардлагатай байдаг. Ер нь бол маш хүйтэн ажилладаг. Cryogenic хөлдөөлт гэдэг байгаа те. Cryogen гэж ярьдаг те. Ийм хөлдөөлт ашигладаг. За ер нь бол тэр хүчтэй соронзоорныг л үүсгэхэд MRI одоо соронз нь хит дамжуулагч байх шаардлагатай. Супер кондуктор гэдэг байгаа шүү дээ. Супер дамжуулагч гэдэг. За ер нь бол энэ супер дамжуулагч байхын тулд маш бага температур бараг Цельсийн хасах 270 хэмд байх хэрэгтэй. Энэ юу вэ? Энэ бараг үнэмлэхүүд их юм. Ер нь бол ертөнцийн дээр хамгийн хүйтэн одоо зүйл гэсэн үг шүү дээ. ертөнцийн хамгийн хүйтэн тэнд үүсэж байгаа. За тэгээд тэнд чинь одоо нэг хит дамжуул гэдэг юм чи үүснэ. Ямар ч хэсвэр үүсэл байхгүй тог дамждаг ийм зүйл бол. За тэгээ энэ дээр бид нар тог гүйлэхээр яхав гэхээр энэ хит дамжуулын соронзоо орон гэдэг ийм үүсдэг. Ингэж энэ тэр хүчтэй соронзоо орныг гаргаж ирдэг. За эндээ болохоор тэ шингэн гээлээ ашигладаг. Энэ хөргөлт маш тийм хүйтэн хасах 270 Цельс гэдэг ч одоо юу гэсэн үг юм бэ? Одоо цэрн мэрний машин баг. Тийм ер нь бол цэрн шиг л юм. Тийм яг үнэ тий. За энэ шингэн гээлийн хөргөлтөнд ашигладаг. За энэ шингэн гээлийнх нь үн мөн бол зүгээр ярих юм биш заяа. За ер нь бол нэг төхөөрөмжид хэдэн 100 сая төгрөгийн гээл ашиглана. Хэдэн 100 сая төгрөг штэ. За тэгээд тэр нь яаж байгаад байнга ууршна алга болчин заа нөхөж явах хэвээр ингээд дээрээс нь өөлж явах хэвээр. За тэрний урсгал зардал талиж өг. За тэгээд хамгийн сонин нь шүү дээ тийм. Энэ төхөөрөмж 24 долоо тасралтгүй хөргөж явах хэвээр. Ер нь л тасралтгүй ажиллаж явах хэвээр. Тэ хөргөлтийн урсгал нь одоо урсгал зардал гэж юм гарна шүү дээ. Тэр энэ ер нь бол тэр нөө гээлийг чинь амар их мөнгө идчихсэн. Дээрээс нь зүгээр тэр чинь ажиллуулах гэж энэ хөргөлтийн урсгал зардал нь дангаараа сарын хэдэн 10 сая төгрөг болоо авчдаг. Зүгээр сар одоо сар болгон л хэдэн 10 сая төгрөг ингээд энэ урсгал зардалтаа л яваад байна.
24 цагийн хөргөлтийг ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Унтраажлах. Хэрвээ цахилгаан тасраа заяа эсвэл одоо хөргөлт нь алдагдаад нөгөө үнэтэй төхөөрөмж тэгэл будаа. Тэгээ хэдэн 10 тэрбум төгрөг төхөөрөж будаа. За хэдэн 10 цаашаа энийг хэдэн тэрбум л гээд ойлгож ил. 10 дотор тэрбум. За гайгүй өнгөрлөөч гэж бодоход нөгөө нэг унтарч байгаа шүү дээ. Унтарчих юм бол дахиад хэдэн 100 сая төгрөгөөр асаана. За энэ сте. За тийм учраас энэ MRI-ийн одоо тий өрөөний цахилгаан хангамж агааржуулалт аюулгүй байдлын тэр нь маш өндөр түвшинд байх хэрэгтэй байдаг. За энэс гадна шинжилгээний дараа бол энэ гарсан зургийг нь мэрэгжлийн эмч бас мэдээч унших шаардлагатай тий тэрийг судалж тайлбарлаж бичдэг. За тэгэхээр энэ бүх процесс нийлээд MRI өртгийг бол ийм өндөр болгож яд юм байна гэд ойлгох хэрэгтэй. За гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. MRI-аар зөв уншлагдаад одоо ер нь бол өвчнийг их үед нь олж мэднэ гэдэг ч одоо тий мэдээж энэ ирээдүйд гарч болох одоо тий зардлыгч нь бол хэмнэж байгаа гэсэн үг гэж ойлгох хэрэгтэй. За хэрвээ одоо энэ хавдрыг ихний шатанд одоо илрүүлчих юм бол MRI-аар одоо хараад ингэ илрүүлчлээ гэж бодъё л та тий. Тэгм бол одоо эн чинь эмчлэгдэх магадлал маш хямдханаар эмчлэгдэж чинь гэсэн үг. Тэгээд ер нь л MRI-д орсноос илүү одоо тий юу авч штэ одоо нэгсэндээ ашиг хийгээд юм да ашиг хийх нь байж тий. За харин хожуу шатандаа тийм хор тавдар орсон байх юм бол эмчлийн зард нь бол эрүүл мэндийн хохирол мөхөлтэй үгүй шүү дээ тийм ч дайх тэр бол. За тэр хүчтэй сорон зон орон бол ер нь бол хан нэвтлээд ер нь бол бүх юмыг татаад авчиж чадна ер нь бол тийм ханыг нийт яа. Яг тийг гайхажсэн юм. Тий. Тэгээ яах юм чинь дэлхийгээс хүчтэй дэлхийгээс хэдэн 60 мянга дахин хүчтэй нэг өрөөнд дотор төвчээд тэр чинь хан нэвтлээд идэх бүх юмыг сороод авчих юм шүү хайхч маа. Яагаад зэсэр үрдэндээс болж байгаа. За энийг бол Фарадын тор гэж нэрлэдэг. Ер нь бол энэ нэг металл ийм савн дотор л тэрийг хийчих юм бол тэрнээс сорон зоор нь гарч чадахгүй. Маш зузаан тийм оо зэсэр тэр өрөөг тэр чигт нь бүрнэ. За тэгээд тэр сорон зоор нь ягаад ч тэр өрөөс гарч чадахгүй гэдэг Фарадын торонд ашиглаж байна. За өрөөнд хүн орж гарахтаа бол оо тэр чинь одоо битэмжил алдагдана гэсэн үг шүү дээ. Тэр чинь маш том юм сорон зоорнод ингээл тэр өгч орж гарна гэсэн үг. За тэр хооронд бол оо тэр цэвэрлэгээ хийх ч юм уу те ер нь бол маш өндөр хяналттай тэр хийгддэг. За үгүй бол нөгөө нэг сорон зоорн чинь одоо те гарч дахиад хэрэг мэрэг тарина штэ тэр чинь одоо гачин юм болно гэсэн. Тэгээ сансрын одоо нэг юу одоо орж байгаа юм шиг юм болно гэсэн. Одоо капсул юм ба тэ. За өөр бас гаднаас ямар нэг радио долгион энэ төр орж ирээд тэр бидний зураг нөлөөлөд байгаа вэ гэдгээс энэ мэдээж хамгаална. Фарадын тор гэдэг чинь битүүмжлээ хийчих гэсэн үг байхгүй. За нэг ямар ч ингээд ийм төл явж байна. Тэгэл онгол гээл саран заар гарч ирэл те. За тэнгуү хөдөлтөөр газ цэвэрлж мөрлж. Тэр нэг төмөр мөмөргөө юм байх хэвчээ ш. Би бүр нэг юм бас гайхаад байна. Одоо нөгөө сорон зоорны шуурга их байх шиг байна гэд хүмүүсийн зарим хүмүүсийн даралт мартал хөдлөөд толгой молгоо өвдөхгүй дийдэн штэ те. Тэгвэл энд бүр баларх юм шүү. Тэр одоо тэр мөр нь одоо бодвол худлаа юм байгаа. Яадаг ч хүл юм байх чинь лээ. За одоо бас нэг чухал нэг мэлхийн нэр ингээ сорон зоо тэр хөвжсэн шин. За тэр мэрч. За одоо чухал тийм те их төвөмөл асуудаг асуултанд хариулъя. Эмра хор тав төрөөс үүдүү гэдэг асуулт. Одоо төрөний л асуулт байна л да. Энэ чинь цацраг идэвхтэй юм уу л гэдэг асуулт. Томограф гэж байна гэдэг те. Хүмүүс бас цацраг идэвхтэй гэж бодож иж магад. Томограф гэж чинь заавал компьютер томограф гэсэн үг ш, рентген гэсэн үг ш. Тэр чинь зүс чарахыг л хэлж байгаа. За тэгэхээр хариулт нь маш тодорхой үгүй. Үгүй энэ хор тав төр үүсэхгүй ээ. За эмра одоо ямар ч одоо яанжуулагч тийм цацраг туяа цацраг идэх байхгүй. За энэ бол зүгээр л нэг тийм сорон зон орон буюу одоо радио долгион гэсэн. Радио долгион сорон зон орон л хоёр л байгаа. За бид тэр өдөр тутмын гар утас ч юм уу те радио сонсож байгаагийн л нэг төрлийн л адилхан юм. За тийм болохоор одоо те MRI шинжилгээг хэдэн ч удаа хийлгсэн л хүний биед л цацраг туяаны ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй байх нэ. Энэ бол одоо MRI хамгийн том давуу тал нь болж байна. За олон удаагийн тийм хяналт шаардлагатай ч юм уу эсвэл одоо тэр хавтартай өвчнүүд бол эсвэл тийм архаг өвчтэй хүмүүс байж болно шүү дээ тий. Тэгээ бие туяагаар шаруулахгүйгээр ер нь л ойр урах ингээд орох боломжийг өгчээд байгаа юм шиг тийм гайхалтай. За гэхдээ нэг хачин зүйл байна. Түрүүн ярьсан энэ шивээс. За зарим хуучны шивээс одоо ер нь бол бихэнд нь төмөр холцтой байд юм байна. За ингээ баларч байгаа. За тийм шивээстэй юм бол ямарад орохоор шивээс нь халаад за бүр тэрэндээ бүр төлөгдөх бол гардаг. Цэврүүдэд хагарч амгарч гачин юм болсон байж дээ. Тэр чинь одоо шууд ингээ шараал төлнө гэсэн үг шүү дээ гэж. За сормосны зарим будаг хүртэл за адилхан. Ер нь бол халаад төлөгдөөд за тэр халж төлөгдөх нь ямаа гэж бодоход бол тий зураг нь будаа болдог. Тэгээ тэр чинь сорон зоор ингээд морига царайгаа тийм зурган дээр чи юм жижиг хар нүхний дүүссэн юм шиг ингээд зурагч ингээд
жижигхэн гэдэг төлөвлөсөн юм шиг. Тэгин яг ингэдэг. Энд ч болохоор яг энэ төмөр агуулсан юутай бихтэй хэсгүүд ингээд тийч халаад тэгээд ингээд шивээс хэлэх асуумаар юм байна. Тэ төмөр агуулах нь хэрвээ гэдэг. Тийм альсгүй яд тийм шивээстэй бол гэхдээ дээр үеийн ерөн шивээснүүд ихэнх юм байгаа. За тэгэхээр дээр үеийн шивээстэй хүн байх юм бол орохдоо бас энэ нэг ийм байгаа ингээд хэлчүүл гайгүйхэн гэх юм бол дээр ингээд нойтон алчуур тавьж байгаа орчуулах юм бэл. Халтан гайгүй юм бол. Тэгээд тэр чинь ингээд зурганд нь нөлөөлчихнэ. За гар марыг авахгүй гэх юм бол те гараа оруулаад авах шаардлага. За тэгвэл Эмрайн энэ ирээдүй ер нь хаашаа явж байгаа гэдэг талаар одоо ярилцъя. Тэр нь сүүлийн үед бол хиймэл оюуныг Эмрай дээр л их ашигладаг болсон. За хиймэл оюун за те зураг дээр хамгийн жижигхэн одоо хүний анзаарахааргүй нарийн ширийн зүйлсийг бол мэдээж олж харж чадна. За ингэснээр онцлохоо маш хурдан илүү тийм үнэн зөв болох боломжийг олгож байгаамаа гэсэн үг те. Шууд ингээ хариу гардаг. Юм гэл наваа гэдэг Эмрайаас гарч амжиг огтл хариу нь ортол ингээ байж яана л гэсэн үг шүү дээ те. За Эмрай энэ зургийг онцно гэдэг чинь ер нь бол урлаг юм шиг байна. За тэгээ зөвхөн одоо төхөөрөмж сайн байгаа. За одоо өндөр нэгтрэлтэй байлаа гэд. Ер нь бол те энэ сайн унш тогтно гэсэн үг бол биш. Энэ бол ерөөсөө тэр зургийг уншиж байгаа, тайлбарлаж байгаа тэр радиолог чимчээс ер нь бол шууд одоо тэр эмчийн туршлагаас шууд хамаарна гэсэн үг. За тэгэхээр тэр олон мянган. За мэдээж бас тэр нэгтрэл сайтаа зураг уншаад илүү сайн юм өгөх л баг л та. За тэр олон мянган харц цагаан ер нь бол зургуудаас ганцхан одоо тэр миллиметр хэмжээтэй ч юм уу иймэрхүү жижигхэн өөрчлөлтийг л олж харна гэдэг бол жинхэнэ одоо мэрэгжлийн ур чадвар шаардах ажил гэдэг нь ойлгомжтой. Тодорхой юм л те. За би нэг уншаал те. За би нэг уншаа сурч энэ төр гэдэг юм байхгүй шүү дээ. Тэр чинь маш сайн уншиж чаддаг юм байна. За энэ дээр дахиад нэг сонирхолтой юм байна. Энэ хар цагаан гэдэг. Эмрайн зураг ихэнхдээ хар цагаан байгаа гэдэг. Ер нь бол харж ирсэн өмнөөс нь л те. Компьютер томографийн зурагчсан ер нь бол хар цагаан байгаа гэдэг. Тий. Тэгээ ер нь бол юм компьютер өгчөөл те энэ өнгөт дэлгэх зүйлээс гарч ирчээл өнгөт принтер энэ гарч ирчээд яагаад юм хар цагаанаар байгаад байгаа гэдэргээ гайхчихж магадгүй өнгө мөнгөөр нь ялгаад харуулж болдгоо юм уу те. За дээр үе ер нь хар цагаан тийм зураг мураг шиг харагдаад байгаа. Нэг дээр үедээ гаццсан юм шиг те. За тэгэхээр энэ одоо яг зураг дээр янз бүрийн тийм медицийн нэгтрлийг ялгаж харахад бол энэ хар цагаан өнгө шиг ийм тохиромжтой өнгө байхгүй. Тий. Тэгэхээр одоо тэр радиологч эмчнэр энэ хар цагаанаар нь харах нь бол хамгийн одоо тэр өөрсдөнд нь хамгийн сайн одоо тэр чинь хамгийн гэрэлгүй хоёрыг л энэ чинь эсрэгцүүлж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүнд ямар ч өнгөөр харуулсан, ямар ч өнгөөр ялгарч харуулсанаас илүү мэдээлэл өгч яадаг. За тэгэхээр энэ хар цагаанаар хэвээрээд байгаад идэг хүн. Тэрнээс ч бол одоо тэгэл хуучны хараа дээр үе хараа бид нар хар цагаан л зураг байх юм бол дээр үеих гэж боддог нэг юм мэдрэмж байгаа дээ шүү дээ, тэ. За нэг тиймэрхүү юм байт юм бай. Одоо микроскоп вирус бактерийн ч юм уу те зургийг авахаар заавал нөгөө монохром буюу хар цагаанаар авчаад дараа нь фейк бодог өгдөг. Өө яг нэг хүмүүст гоё харагдуулах гал те. Тэр чинь одоо хайр мэдээллүүдийн дараа хийчих гэсэн үг шүү дээ тэр фейк юмар. За бас нэг шинэ технологи гэх юм бол одоо зөөврийн MRI энэ гэдэг бас байгаа хөргөө. За өмнө нь бол заавал тэр аврах том тоног төхөөрөмж дээр өөрөө очиж үзүүлдэг байсан бол одоо энэ өвчтний орны хажууд нь авчраад одоо тархиныхын зураг мургийг авчдаг жижигхэн одоо те ийм төхөөрөмжүүд бол бүтээгдээд байгаа юм байна лээ. За энэ одоо ялангуяа одоо те хүнд байдалтай одоо хөдөлж зөөх боломжгүй ийм өвчтнүүд бол маш одоо буян болж байгаа хаа ойлгомжтой байна. За шинжлэх ухаан ийм хурцтай хөгжиж байгаа нь ер нь бол биднэрт өвчнийг ялан дийлэх боломж өгч байгаа. За ер нь бол MRI-ийн одоо зүгээр нэг тийм төхөөрөмж биш ер нь хүний биеийг дотоод ертөнцөөс нь те одоо ер нь бол хүний бие дотор аялдаг энэ тань мэдхийн хөлөг онгоц ч юм уу те одоо юу гэх юм одоо эсвэл өөрсдөө хамгаалах өвчний эсрэг дайны зэвсэг энэ төр гэж харах хэрэгтэй. За MRI-ийн өрөөнд бол тийм гинтийн хүндхэн хөгжилтэй явдлууд бол гарддаг юм байна лээ. За энэ сонирхолтой гэж магадгүй ярьчих. За нэг удаа тийм гадаадын нэг эмнэлэгт бол цэвэрлэгээний ажилтаа одоо тий шууд хөрөмж өрүүлээ нөгөө тоос сорогч яриад орсон байгаа. Ширүүнгээр. За нөгөө тоос сорогч шууд соронцол таас гэл нөгөө нэг аппаратын нөхрүү чинь шууд ингээ бууны сум шиг нисээ очсон байгаа. За тэгж таарна. За одоо цэвэрлэгч яг одоо гайгүй өнгөрсөн. Гэтэ тэр одоо тоос сорогчийг салгаж авах боломж авах. Тэр хүчтэй соронцож ингээ 24 доллар ажиллаж явах хэвээр тэр соронцыг салгах гэл юм бол хэдэн 100 сая төгрөг гарна шүү дээ. За тэгээ тоос сорогч салгахгүй. За тэгэхээр яг салахын тулд унтараач таарна. За тэгээ хэдэн 100 сая төгрөг. Ингэж ойлгосон. За нэг өөр нэг сонирхолтой тохиолдол зарим хүмүүс тэр видео тийм сумны хилтэрхий хийж юм уу те альсвал металл тэр металлны тийм өртөс хилтэрхий орсон байгаа мэдхгүй тэг орчт юм байна. Эмрайд. За жишээл бол одоо гагнуурч хийдэг хүмүүс бол те нүдэнд нь жижиг металл өсрөө орчт юм байна. Айх тэр тий. За тэнгууд тэр төмрийн өрцмөрцөл гэсэн үг шүү дээ жижиг юм бага тий. Тэр мөрнүүд нь одоо шууд нүдийг нэвт тий гараад ирнэ гэсэн үг.
За иймэрхүү байдаг болохоор ер нь ихэнхдээ бол нэг тийм гагнуур магнуур хийдэг тэр гэж байгаа те. Гагнуур хийдэг гэх юм бол ингээд эхлээд бас ийм компьютер томографт орвол энэ нүдэн дотор нь янз бүр юм байна уу гэж хардаг. Тэгэхгүй бол нүдий чинь дотроос нь бодно гэсэн үг шүү дээ. Амар. За түрүүн 7 Tesla соронзон хүчтэй гэдэг нэг амар төхөөрөмж байгаа гэдгсэн шүү дээ. За тэгвэл энэ одоо Францад энэ Isolt гэх юм уу? Isolt гэдэг нэг юм ISEULT гэнэ. Isolt нэг иймэрхүү 11.7 Tesla юм хүчтэй аврах тийм том төхөөрөмж бүтээгдээд байгаа юм байна. За энэ бол одоо хүний тархины зургийг дижитал микроскопоор авч байгаа юм шиг ийм өндөр наривчлалтай зургийг авдаг дэлхийн хамгийн том, хамгийн хүчтэй ийм олон Tesla хүчтэй MRI төхөөрөмж. За тэгэхээр яг соронзон хүч нэг явахцмаа одоо нэг ятарчлан сайжрах гэсэн чинь одоо л бүр микроскоп шиг наривчлалтай. Одоо нэгээс нэг Google Maps шиг юм гараад ирнэ гэсэн байхгүй. Тархины чин зураг тэгэл нэг хөссөн газараа томруулаад ингээ харахаар чинь ингээ бүх юм нь үйждэг. Тэр гайхалтай. За энэ хүчтэй төхөөрөмжөр үстэй тархины зураг авахд ердөө 4 минут хангалттай байдаг. За бид нар бол энгийн жижигхэн MRI-уудаар бол 30 минут энэ цаг маг хэвтчихэдэг. За энгийн тархины зураг чинь одоо нэг тиймэрхүү. За тэр хооронд бол огт хөдөлж болохгүй байдаг. Тэр 30 минут цагийн хооронд. Гэтэл энэ бол 4 минут. За тэгэхээр хүн бол их зовхгүй байх нь байна. За тэгсэн энэ одоо ер нь бол энэ гаргаж байгаа зураг нь гэдэг энэ аварга. За энэ нь энгийн зурагнаас 10 дахин өндөр наривчлалтай. За энэ бол Альцгеймер, Паркинсон гэдэг өвчнийг бол анхан шатанд нь яг л одоо яг бүр ингээд аль асуудлаа окей ингээд нэг энгийн MRI-аар бол бид нар Паркинсон байна тэгээд Альцгеймер байна гэдгийг онцолчлоо болдог гэж үтэй. Тэгвэл энүүгээр бүр яг аль эсэн дээр гэмтгарсан байна гэдгийг харж байна. Яг аль эсний сулаад Альцгеймер болчих. Яг аль эсний сулаад ийм Паркинсон болчих гэдэг шууд харж чадна. За энэ ерөөсөө ирээдүйд ийм аппаратууд олон болчвол энэ тархины өвчин гэдгийг бид нар дэгнэгт баг мартна. Гайхалтай. За яг MRI шинжилгээний үеэр бол ямар нэг онцгой тийм мэдрэмж төрөөд бол байдгүй л те. Одоо ямар нэг мэдрэмж тэр хүчтэй соронзон орон дотор ороод ийм сонь болж байгаа ч миний бие мэдэндээс гэрэлтэл радио далхион болгоо явуулаад ийм болж байхад бидний биед бол ямар нэг юм мэдрэгддэг. Гэхдээ яг зарим хүмүүс бол биед нь баг зэрэг халах мэдрэмж бол төрдөг гэдэг. За энэ бол нэг радио долгион ч л бие хийдээсээ тийм жоохон хөдлөхөөр тэр хөдлөхөөр юу лээ хөдлөн гэж хаалтч шүү дээ тийм ээ. Ингээд бас нэг юм алгаа урж байгаа юм шиг халдаг байж магадгүй. За өөр бас заримдаа булчингууд нь баг зэрэг татгунах тийм мэдрэмж төрдөг гэдэг хүмүүс тэгдэг. За энэ бол маш хүчтэй соронзон оронд бол мэдрэлийн хэсүүдээ судлууд нь жоохон нөлөө үзүүлж байгаа иймэрхүү хэрэг юм шиг байгаа. За ямар ч ээлгүй тэрэн дээр бол тийм онцгойгоо тачаач юм болохоор нэг хан манд нь оч наалдаа ч юм өөрийн чинь залгиж малгаад өөрлөө чинь цөмөрж ороод байх юм шаардлага байхгүй гэдэг. За ер нь бол тийм болохоор нэг хайд сандраад сэжиглээ ингээ байх шаардлага байхгүй гэсэн. За жижиг давчин орон зайд байх айдастай хүн гэж байдаг. За тий. Клаустрофобия гэдэг. За MRI-л ороход бол тийм нарийнхан юм хоолой шиг юм л шургуулцдаг. За тэгэхээр нөгөө нэг клаустрофобиатай давчин орон зайн айдастай хүмүүс чи яах вэ? Одоо тэгээ юу хөдөлгөхгүй байхад тийчнээ салгалаад гачин юм болно шүү дээ. Уг нь л 30 минут хөдөлгөөнгүй гэдэг чинь тийчнээ үгээд айж өгөх гээд байгаа юм чи яах юм. За бүр болий. Тийм айдсгүй одоо байлаач гэсэн. Одоо ер нь бол өчнөө 10 минут бүр цаг маг ингээд тэр дотор хөдөлгөөнгүй хөвтнө гэж ер нь бол хэцүү шүү дээ ядаргаатай ер нь бол төвчээр шалгасан зүйл. За би бол толгой MRI-д орж явахдаа хураагаар 30 минут тоолж ирсэн шүү дээ. Тэгтээ амар гоё тоолж ирсэн. За ингээд гараа ингээ ашиглахдаа хуруугаа ашиглахгүй хурууныхаа энэ үеинүүдийг ашиглан заа. Ингээд 1 2 3 4 гээд ингээ явж байгаа. Ингээ 12 байгаа энэ 12 үе. Тэнгүүтээ нэг ингээ яваад дуусгаад нэг ингээ зарчна. За ингээд дахиад явна 12 гээд ингээд хэд болж байгаа юм. Тэгээ ингээд за 3 2 1 гэдэг гээд дуусч байгаа байхгүй. 30 минутыг ингэж тоолсон шүү. Үгүй өөр одоо өөрийгөө яаж сатаар болох вэ? За нэг иймэрхүү юм болсон. Одоо хаан чавж илаа та. За ер нь бол тиймэрхүү юм болж байгаа. За тэгэхээр иймэрхүү нөхцөл байдлууд бас хөөрхөн зөвлөгөө байна. Орхиж байгаа хүмүүс байвал те. За иймэрхүү айц мэдтэй хүмүүс байвал бас сонсоод авбал зүгээр ах. За төхөөрөмж дотор байхдаа нүдэн мэдээч. Энэ бол ойлгомжтой. Өөр нь анцсан байх хэрэгтэй тийм. Тий. Нөгөө яг юу анцсан байх албагүй л те. Гэтэ ер нь бол ингээд нүдэн ханчих хэрэгтэй. Тийм айц мэдтэй бол. Зөвөр ер нь орох хүртлээр нүдэн ханиал гарын гартлаа ер нь ингээд нүдэн нээхгүй л байх хэрэгтэй гэсэн. Гэтэ тэр хоорондоо ер нь бол тийм өвчтэй ч өвчнгүүч ер нь бол ингээд нүдэн ханиал дотроо ингээд нэг сайхан тийм далайн хэрэг ингээд дортой газараа ингээд төсөөлөөд тэр дотор тэгэхэд их тусалтын гинэ бас тийм далайн хэрэг төсөөлөх их чухал юм байна шүү. За хэрвээ тийм клаустрофобиатай хүн бол одоо шинжилгээ дуустал нүдэн ханжгаад яг тийм одоо жигд
гээд амьсгалаа бол их чигдэх юм байлгаад ер нь бол ингээ амьсгалаатаа анхаараа төвлөрөөд одоо бараг тэ далимаар нэг бясалгаад байгаа юм шиг тэ. Нэг 30 минут нэг цаг ингээ бясалгаж байгаа бараг гэгээрээ гараад ирэх юм шиг тэ. За нэг иймэрхүү юм болно. Нэг хайхтар харах гадах шаардлага байхгүй гэсэн. За бид нар ер нь бол эрүүл байж гэж гэмээн энэ одоо хорвогийн бүх сайн сайхныг мэдэрч чадна. За тийм болохоор одоо өөрийнхөө биеийг хайрлаад энэ технологийн дэвшлиг зөвөр ашиглаад за өвчин зовлонгүй урт удаан амьдрах бол одоо бид нар бүгдээрээ хүсэж байгаа ийм зүйл. За MRI-ийн одоо тэр хүчрхэг соронцол таны биед байгаа одоо өвчнийг биш харин эрүүл мэндийг чинь онцлог болтугай. За өнөөдрийн нэвтрүүлэг маань та бүхэнд шинэ мэдлэг, шинэ мэдээлэл өгсөн гэдэгт итгэлтэй. Анхаарал хандуулад энэ хүртэл өтсөн үзэгчдэд баярлалаа. Одоо та бүхэн эрүүл энхийг хүсье. Эрүүл биед саруул ухаан оршин. Саруул ухаанд одоо сониуч байж чадна. За тэгэхээр энэ мэд сониуч байхаа битгий зогсоорой. Гайхалтай. Тэгээ 100 жилийн өмнө бид нар чинь нөгөө анагаах ухааны одоо маш энгийн одоогийн төвчний сархан энгийн өвчнүүдээр ингээд хуу олноор нас ордог те ийм байсан бол өнөөдрийн энэ цаг мөч технологийн хөгжил шинжлэх ухааны гайхамшиг гэдэг ийм гоё те байж боломгүй боломжийг ингэж энэ цаг үед амьдарч байгаа гэдэг. Тэгээ энийг бас ингэж тайлбарлаж ойлгох гэдэг бас маш чухал байлаа. Хасаатай их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хиймэл оюун ухаан Эгүнэм оюун болон за Юнтэл компани маань ивент тэгж ажиллаа. Нэвтрүүлэг НТV Одондөр радио 107 83.3 гэсэн ослогоор та бүхэнд хүрэлээ. За студид компьютерийн шинжлэх ухаан хасчлаа хөтлөгч орноёр ажиллаа. За дараагийнхаа гайхамшигтай шинжлэх ухааны гайхамшигаар эргүү олзъя. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худлаагчлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.